Сайн байцгаана уу эрхэм үзэгчтэй. Өнөөдөр би нэг маш хүнд сорилт авсан байгаа. Ганц өдөрт 200 мянган сав хүнсний ногоо тарих ийм сорилт аваад байгаамаа. За энэ сорилт маань биелэхүү үгүй юу гэдгийг хамтдаа харцгаая. Би ч өнөөдөр өвч тариачны хувцсаар хувцалчаад тариа тарих гэж ирсэн хүн чинь ороод ирсэн шаал өөр болцсон юм байна. Бүх юм ингээд ухаалаг болцсон. Тэгэхээр одоо миний өнөөдрийн өмсөж байгаа өвч бие энэ хувцс бол ямар ч хэрэггүй гэсэн. За та нар харж байгаа үз энэ ингээд ороод ирэнгүүтээ энэ ногоонууд бүр ингээд нэг өндөр байшин цуудсан юм шиг. Тэгээд савтай хүнсний ногоо болгон өөрийнхөө жижиг байртай өрөөтэй юм шиг тийм ээ. Тэгээд зарим одоо тэр өндөр дээгүүрэж байгаа ногоог нь бол яад тавьсныг бол яг мэдэхгүй байна. Одоо ядаж энийхэд энэ хардаа би ингээд үсрээл дөнгөж хурж байгаа юм шүү дээ. Тэгээд одоо энийг хамгийн гол нь яаж байрлуулсан бол гэд би одоо энийг их сонирхоод байна л да. Сайн байна уу юу дарга? Сайн байна уу? Энэ бол бидний судалж бүтээсэн хүнсний ногоо тарих 10 давхар хөлөмж. Дарга цаалаар 14 мянга орчим квадрат метр тал байд 200 мянган сав хүнсний ногоо тариалах боломжтой. Нэг давхар, хоёр давхар, 10 давхар гээд иймэрхүү байдлаар ирнүүлж тариалсан болохоор агарын хоосон орон зайг сайн ашиглаж чадна. Өдөрт бараг 200 мянган сав суулгаж байна. Би 18 игнэр рапс тарьсан. Хичнээн их хэмжээгээр тарьсан ч бүх билевцийг автоматчилсан болохоор олон хүн шаарддаггүй. Зөв. Намайг дагаад явал да. Тариалангаа үзүүлье. За энэ бол би танд танилцуулаад байсан нөгөө тариалангийн төлөвлөгөө. За би өнөөдөр 200 мянган сав хүнсний ногоо тарих юм сорилт авсан байгаа. Тэгээд одоо баг биелүүлж чадахгүй байх гэж бодсон чинь энд ирсэн чинь одоо маш амархан биелэгдэх нэг сорилт юм байна. Тэгээд одоо энэ дээр нь зөвхөн одоо нэг хүн 5-г тавих ийм хүн хэрэгэлсэн. Тэгээд одоо ингээд гарахад нэг өдөрт бол 200 мянга гэдэг үл ямар ч асуудал байна. Та туршаад үзэхүү. Нэг минутад би зөвхөн одоо энэ ганц савны зөвхөн 27-ны дүүр гэж хайж байгаа. Тэгэхээр одоо энэ өдөрт 200 мянган сав хүнсний ногоо тарина гэдэг үл шат бодлаа. За энэ бол бидний тарьсан олон төрлийн жимснүүд. Бидний тарьсан өргөс тэмх энэ байна. Хараач бугалч хад байхад 30 секундын дараа 1 2 3 4 5 6 7 8 9 10 ингээд л залгалдаж бүтэн болно. Юу? Гайхалтай биз? Энэ юу болчихв? Энэ бол илүү коллаген агуулж байна гэсэн үг. Хэмийн бордоо эргэлдэггүй, зурмагтай болохоор амархан сандахгүй юм аа. Бид нар одоо ингээд хүнсний ногоо авчрах юм бол одоо гэртээ угаана, элдв янз юмар угааж цэвэрлэнэ. Тэгвэл энд бол зүгээр шууд эндээс нь авлаа, амрагуу хийгээд ямар ч асуудал байхгүй. Энэ улаалуулыг хідэд үзээч. Шүслэг байгаа биз? Харин тийм байна. Байгалийн үсэн дургадаг ямар нэгэн бордоо ашигладаггүй. Тийм ч учраас маш сайн амттай байгаа биз? Хүнсний ногоо суулгаж аваад дахиад тарьсан зурган. Яаж юм бэ? Энэ шорохоор та Биний харъя. Энэ буцаагаас суулгачвал дахиад ургах юм. тэгнэ. Маргааш болтлоо юмд. Одоо болчлоо. Тэгэхэд одоо зүгээр ингээл уцсныхаа дэлгэц iPad-ын дээрээс тийм ээ. Харж байгаа. За би одоо уцыг тавих юм байна. За одоо би энэ нар гэрлийн зохицуулах юм байна, элчийн зохицуулах юм байна гэд ганцхан хүн ганцхан одоо ийм дэлгэцэн дээрээс бүх юм эзэмдэх ийм боломжтой болсон юм байна. За ийм хүлэмжинд ногоо тарина гэдэг бол цаг агаарт найдахгүй, тэгээ тэнгэрийн царай харахгүй, тэгээ хамгийн гол нь болохоор эрс дэс уур амьсгал өртөхгүй, газар нутаг гэж хязгаарлагдахгүй. Тэгээд энэ хүлэмжээс одоо жилд 16 удаа ургац авч явуулдаг юм байна. Тэгээд энэ 16 удааны ургац нь нэг жилдээ 32 сая юаныг орлого оруулдаг юм. За энэ технологи ашиглаад хүнсний ногоогийг элсэн цөл, давслаг шүлтлэг газар, хахир хүйтэн, ган хураа орчинд бол бүгд тарьж болох юм байна. Тэрчлэн хүнсний ногоог сансарт бас тарих боломжтой гэж байгаа. Тэгэхээр бид нэр энэ технологиг ашиглаад сансарт нэг сайхан тариачин болсон байх гэж яа гэв тийм ээ.